За өнөөдөр Болгар хувьцаат компани үйл ажиллагаатай танилцж байна. За эдний үйлдвэрлэлд 15 мянган бод мадын арь ширийг боловсруулах мөн одоо сард 100 мянган богийн одоо арь ширийг боловсруулах ийм хүчин чадалтай ийм сайхан үйлдвэр ажиллаж байна. Одоо Монгол улсад 180 гаруй мянган мачин үрх байдаг. Эдгээр мачин үрх маань одоо хад аж ахуйн салбараас арь ширний бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг. Тэр бэлтгэн нийлүүлж байгаа бод олон богийн одоо арь ширийг ихүү үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүнээ одоо гадагш нь гаргах эсвэл дахин боловсруулалт хийж энэ олон төрлийн арьсыг бэлтгэн нийлүүлж байгаа Болгар хувьцаат компаниуд одоо Монгол улсад ажиллаж байгаа арь ширний салбарын одоо готод хувцас суран бүс одоо 100% маш олон төрлийн арьсаар хийж байгаа жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бүх төрлийнх нь арьсаар ингэж хангаж байгаа юм байна. 200-аад хүнийг тогтмол ажлын байраар хангаад ажиллахаас гадна бидний одоо арь ширний компаниас хамааралтай одоо 200 гаруй аж ахуйн нэгж иргэд байдаг гэж ярьж байна. Иргэдийн цаана 4 мянган хүний одоо аж амьдрал явж байгаа маа. Тийм болохоор Монгол улсад хөнгөн үйлдвэр хөгжих, аж үйлдвэр хөгжих, жижиг дунд үйлдвэр хөгжих нь ямар их ач холбогдолтой гэдгийг энэхүү одоо үйлдвэрийн үйл ажиллагаанаас одоо харж болно.